Сайн байцгаана уу? Намайг Алтан Чимэг гэдэг. Би их засаг аюулгүй байдал хууль сахиулах сургуулийн 3 дугаар курсын оюутан. Сонсогчийн хаалтаар энэхүү Гардан талааны тэмцээнд 2 дахь жилдээ орж байна. Өмнө жил анх удаа ороод тэгээд туршлага маш бага байсан. Тэгээд тийм болохоор мултарсан байгаа. Тэгээд энэ удаа болохоор маш амжилттай тэмцээнд оролцоод финал шалгарсан байна. Тэгээд энэхүү тэмцээн маань энэ удаа ерөнхийлөгчийн нэрэмжит болон олон улсын хэмжээний маш том тэмцээн болж байгаад сэтгэл маш их хангалуун байна. Тэгээд оролцож байгаа баг тамирчдаа маш их амжилт хүсье. Тэгээд энэ бас сонсогч насны айгүй гоё дурсамжийн нэг шүү гэж хэлмээр байна. Гардан талааны спортоор хичээлэх залуус маань маш их ихсэн байгаа. Тэгээ яг энэхүү ордонд маань болохоор маш олон спортын, маш олон тамирчид бокс, таеквондо, өөр олон тулааны тамирчид нэг доор цуглаж тэгээ хурд хөөж, авхаал самбаа, тэсвэр төвчээрээ бүгдийг сорж байгаа үнэхээр их таатай. Тэгээд энэхүү спортоор хичээлэгчд маань цаашдаа улам илүү өргөжөөсэй, Гардан талааны спортыг маань бас олон нийтэд ингээд сурталчилж байгаад маш их баяртай байна. Манай сургууль маш сайн дэмждэг, спортыг үнэхээр сайн дэмждэг. Миний хувьд болохоор 2025 оны залуучуудын холимог талааны дэлхийн аваргагаа. Тэгээ энэхүү тэмцээнд явахад хүртэл манай сургуулиас маш сайн дэмжсэн. За тэгээд би One Team клубын тамирчин. Мөн одоо бас боксын шигшээ дээр ихэр бэлээ ганц зориг багш дээрээ тасгал сургуульд хийдгээ. Тэгээ багш нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.